Тэдний уулзтын дараа нэг залуу бүр яг хихимэр ингээд балаа юм шиг солиотой юм шиг ингээд байнга бүх сошиал хаяг руу чатж би чамд өстой хайртай шүү. Чамайг ч гэсэн надад хайртайг мэднэ. Чамтай айл болох хурдан уулзмаар байна. Чамд хэлэх ийм чухал мэдээлэл байна гэд бүр ингээд яг үүний жишгээр Японд бол ийм олонний танил болж байгаа хүмүүс бол яг араас нь сток хийж байгаа хүнтэйгээ ч юм уу дагж байгаа ийм фэнүүдтэйгээ ийм суух тохиолдлууд байд юм байна. За тэгээд цагдаа нарыг нөгөө залууг харж байгаа хооронд ямар ч байсан галт тэргэнд суугаад бол коммуникейт руу очсон байна. Тэгээд тийм Зясан бацхан уу хулан байна. Шинэхэн бичлэгтээ тавтай морил энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ Японы сонио ачнаар аялах болно. За тэгээ ер нь бол дэлхийн ихэнх оронд бол Японд хөгжлөөрөө бол үнэхээр тэргүүлдэг одоо хамгаалалтай шин нээлтүүд таанд болж идэггүй Японд ихэнх тохиолдолд болж идэг те. За үүнээсээ гадна яг ингээд техник технологиос гадна Японы хүмүүсийн одоо сэтгэхгүй нийгмийн байгаа байдал нь ингээд яалтчгүй дэлхийн одоо ямар ч улсаас хамгийн сонин содон этгээд гэдгээр бол алдартай тэр утгаараа маш олон хүмүүс бол Японыг зорж аялж зөвхөн тэр Японд байдаг зүйлийг харах гэж ингэж Японд руу аялдаг штэ тий. За тэгэнгүүт одоо ингэж маш олон хүмүүс Японы талаар эрэг сэтгэлдэлтэй байдаг ч гэсэндээ яг Япончуудын дунд нь ороод тэнцээ нэг хэсэг хугацааг өнгөрөөсөн хүмүүсийн хувьд бол нэг одоо сөрөг зүйл гэх юм цаашин тий. Нэг зүйлдээ байнга нүүр тулж идэг тэр нь болохоор сток хийх байгаа. Сток хийх буюу араас нь дагах стокер гэж ярьж байгаа шүү дээ тий. Араас нь дагах ийм үйлдэл байдаг байгаа. Бид нэр одоо стокинг гэхээр одоо бидний сэтгэхүйд тий ингээд ямар нэгэн алдартай хүнийг, олонний танил хүнийг, фэн ч юм уу хин нэгэн тэр хүнийг харсан одоо дуртай байгаа этгээд нь араас нь ингэж хууль бусаар дагах байнга ингээд 24/7 юу хийж байгааг нь ажиглах гэж ойлгодог шүү дээ тий. Тэгсэн чинь Японд хин нэгэн чамааг ингээд сток хийхийн тулд араас чинь дагахын тулд чи заавал ингэж олонний танил хүн байх шаардлагагүй байдаг. Чи ингэ чамайг хинч таньдгүй байсан гэсэн хин нэг хүн хараад чамайг бас ингэж сток хийж болдог. Тэгэд энүүгээрээ болвол ингэ ялангуяа Японд байсан ингэ гадны хүмүүс нь яг энэ талаар сэтгэлээ хуваалцаад ингэ анх очингоо зүгээр ингэ гайхдаг байсан гинэ. Тэгээ штэ ингэ зүгээр Японд очил байжсэн чи чамайг ингэ байнга дагаал идэг хүн байвал ер нь бол нэг аимшигтэй хэцүү санагдана штэ. Ялангуяа эмэгтэй хүн бол эсрэг үсний хүн чи араас чи ингэ дагаал яваад байвал үнэхээр аимшигтэй санагдана. За яг энэ зүйлтэй нүүр тулсан маш олон юм гадаадын хүмүүс байдаг. За тэдгээрийн дундаас арай хамгийн алдартай нь гэх юм бол өнөөдрийн бидний ярих гэж байгаа эмэгтэй буюу Кикихиме гэдэг ютубер байгаа. За энэ Кикихиме болохоор 1995 онд Австрид төрсэн Австри хүн. За анх төрөхтэй ч байх вэ. Ер нь бол ингээд амьдарч явж байгаа хугацаанд Японы талаар гэх юм мэтэл ямар ч тийм мэдээлэлгүй байсан. Тэгсэн чинь түүнийг бага ахт нь ээж нь хамгийн анх Японы видео гейм одоо бэлгэлсэн. Энэ нь болохоор Tales of Symphonia гэдэг нэртэй тоглоом байсан юм байлээ. Тэгээд анх ингээд аним энтер сонирхдаггүй ч юм уу те. Ер нь ингээд энэ төрлийн юм сонирхдаггүй хүнд бол энэ тоглоом бол үнэхээр сонирхолтой санагдах байх. Тийм болохоор би нөгөө чинь тоглохгүй гэд нөгөө ээжийнхээ өгсөн тоглоомыг ахтаа өгчихсөн. Тэгээд ах нь болохоор тэр тоглоомыг шууд аваад тоглоод хэлсэн юм байлээ. Тэнгүүд ингээд хүн ахыхаа тоглож байгааг ингээд байн харсараа байгаад ингээд тэнд нэг юм дасал болцсон. Энэ юу юм бол те гэд юм Японыг сонирхож эхэлсэн байна. Ингээд Японыг сонирхлын татаад ихлэнгүүтээ би ерөөсөө Япон хэл сурах гэсэн боловч одоо ингээд бусад уламжлалт хэм маягаар ерөөсөө энэ хэлийг сурахыг хүсээгүй одоо юу гэдэг сургалт аваад бичиж тэмдэглэл цээжлэлч гэдэг юм уу те. Энэ аргаар одоо хэлийг сурах биш жинкнээс ингээ Япон хүмүүстэй энэ яриад тэр хэлийг нь сурахыг хүссэн учраас 2010 онд буюу одоо 15 настай байхдаа энэ Нико гэл тухайн үедээ бол яг Японы YouTube хаяг байсан байхгүй юу? Яг бүх одоо ингээд энэ дэр лайв стрим хийдэг хүмүүс бичлэгээ оруулдаг ер нь л яг YouTube байсан. Тэгээд энэ бол үнэхээр алдартай одоо юу гэдэг тухайн үедээ Японы сошиал хаягийн хамгийн цөм платформуудын нэг нь байсан. Тийм ингээд бүх хүний урсгал хэрэглэгчдийн урсгал байх нь шүү дээ тий. Энэ нэг гэдэг Кикихиме өөрийнхөө хаягийг Кикихиме гэж нээгээд хамгийн анх лайв стрим хийж эхэлсэн. Тэгээд cover dance хийгээд cover дуулаад нэг иймэрхүү байдлаар энэ хаягаа хөгжүүлж исэн. Лайв стримийнхаа үеэр тэрээр нөгөө нэг ихэвчлэн Япон хэлээр ярихыг оролддог байсан. Гэхдээ яг үнийг хэлэхэд Япон хэлээр ааж байхгүй хүн чинь арай гэж сайн уу баяртай гэдэг үгээр хэлдэг байсан байна л та. Тэгээд тэр чинээгээрээ Япончуудын сонирхлыг маш их татж байсан учраас айгүй олон Япон үзэгчтэй ер нь бол хамгийн топ лайв
одоо лайв стримруудын нэг нь байж чадсан. Тэгээд яг ингээ хүмүүс Япон хүмүүс сэтгэл үлдээх ч юм уу те энэ тохиолдолд болохоор шууд Google Translate ашиглаад ингээд орчуулах байдлаар ойлголцож яриа энэ төр хийсээр байгаад 1 жилийн дотор ингээд Япон хэлээр бүр чөлөөтэй ярьдаг болсон юм байна. За тэгээ энэ үед нэг одоо сонинч байх те Nico гэдэг хаяг нь болохоор яг одоогийн лайв стримүүд дээр байдаг ихэнх үйлдэлүүд бол байсан. Гэхдээ энэ чинь бүр 2010 онд ч те лайвын үеэр хин нэгэн сэтгэгдэл үлдээх, реакшн явуулах гэдэг ч юм уу те нэг иймэрхүү дөнгөж сүлд гарч ирсэн үйлдэлүүд нь аль үжээ Японы энэ сайтад бол байсан юм байна. Тэгэхээр хөгжлөөрөө бол ямар гэдгийг бид нар бол харж болох байх те. За тэгээд эн чинь Японд бол нэлийн алдартай болж байгаа. Тэгээд явцын дунд болохоор cosplay гэж байдсан байна гэж ойлгонгүүтэй cosplay бүр нэлийн автаж дурлах болсон юм байлээ. За cosplay гэдэг нь болохоор нөгөө нэг бид нэр өөрийнхөө дуртай баатрын дүрд хувирахыг хэлж байгаа шүү дээ. Яг тэр баатар шиг хувцлаад үс гизгээ янзлаад нүур амаа будаад ингэж хувирахыг хэлж байгаа. За энэ cosplay бүр үнэхээр дуртай болсон. Тийм болохоор зарим лайвуудынхаа үеэр яг ингээд нөгөө нэг юм аним дээр гардаг тэр баатруудын хувц муцыг өмсөд ялангуяа үгсэн ингээд бүр уу болбор шараар болгоод лайв хийнгүүт хүмүүс түүнийг одоо яг энэ аним дээр гардаг энэ гол дүрийн баатраа гэд үнэхээр бүр дуртай ингээд бүр фэн нь болж ингээд хорхоосдаг тийм үздэг хүмүүс зөндөө болчихсон. За ингээд нэгэнт чи ингээд Японд ингээд фэн бейстэй болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд Японы ингээд ийм агентлаг те одоо entertainment label гэх юм уу Victor Entertainment-аас энэ Kikihime санал тавиад чи ингээ Японд хүрээд ирээ ингээд те ер нь бол ингээд өөрийнхөө нэр алдрын эхлэлийг тавиал гэж санал болгосон. Тэгээ Японд 16 та байхдаа анх ирэнгүүтээ 2016 7 дэм биш үү заяа. За тэгээд 2012 онд байгуулагдсан Tonjul гэдэг нэртэй ийм охтын хамтлагийн гишүүн бас юм байна. Энэ нь 2 охин нь Япон, 1 охин нь ингээд Австри гаралтай охин байх нь Австри охин байх нь шүү дээ. За энэ охтын хамтлаг бол 2 жил оршин тогтносон. Тэгээ маш нийтдээ байх хугацаанд бол 3 альбомыг бол гаргасан юм билээ. За тэгээд 2014 онд тэрээр энэ хамтлагаас гарах шийдвэрийг бол гаргасан. Яг хамтлагаас гарчиж байгаа учраас визний асуудал хөгдөөд ирнэ. Дахиж Японд байх боломжгүй болж байгаа учраас ямар ч хэлсэн гэсэн явхаас өмнө виз нь дуусгахаас өмнө Японд ингээд жоохон алдартай олонний танил ч юм уу одоо ингээд жоохон дагагчтай хүмүүс ч юм фэн уулзалт гэж хийдэм байна л та тий. Тэгээ энэ фэн уулзалтыг бол Kikihime хэд хэдэн удаа Японд хийж исэн. За тэгээд энэ фэн уулзалтын тухайд ярих юм бол энэ фэн уулзалт чи өөрөө хин нэгэн чамайг сток хийх үндэс болдгийм байх. Хин нэгэн чамайг даах үндэс болдгийм байна. Яагаад вэ гэхээр одоо Японы entertainment ертөнц Япон солонгосын entertainment ертөнц ер нь бараг ижилхэн. Жишээ нь одоо би юу гэдэг нэр алдартай болъё, олонний танил ингээд жоохон дуудуулаад хүмүүс танигдаад жүжигчин мүжигчин байлаа гэж бодъё л та эмэгтэй хүний хувьд тийм үү. Тэгвэл би ингээд карьераа авч явж явах хугацаанд ерөөсөө хин нэгэнтэй ийм дотн харилцаа үүсэхгүй, relationship те ингээд үерхэл ерөөсөө хийхгүй олон нийтэд тэр талаар мэддэхгүй байна. Тэгээд энэ хувийн амьдралыг нь ч гэсэн агентлагаас нь бүр маш хатуу хяндаг. Яагаад вэ гэхээр энэ ч одоо айгүй олон мөнгөтэй фэнүүд байгаа хөхөд эсрэг гүйснийхэн тэр хүмүүс ингээд чиний фэн уулзалтан дээрээ чанд мөнгө зарах гэдэг учраас чи найз залуутай ч юм уу найз охинтой байх юм бол мэдээж хэрэг чиний фэнүүд багасна энэ чинийгэр чи ингээд одоо юу гэдэм дээ энэ entertainment ертөнцид удаан тогтоход ер нь хэцүү болно гэдэг учраас ихэнх нэр алдарт гарч байгаа хүмүүс бол ерөөсөө хосгүй байдаг хайр дурлалын романс ерөөсөө үүсгэдэггүй. За тэгээ фэн уулзалт боллоо. Тэнгүүд одоо ингээд нэх алдартай биш гэхдээ ингээд дөнгөж өсч явж байгаа хүмүүс чинь фэнүүд нэрэнгүүд ингээд гарын үсгээ зураал. За би чамд хайртай шүү, ингэдэг шүү, тэгдэг шүү гэж нэг иймэрхүү байдлаар сэтгэлээ илэрхийлд юм байна. За энгийн сэтгэхүйтэй хүн бол тий одоо юу гэдэг миний шүтдэг хүн надад хайртай шүү гэж хэлэх юм бол би тэрийг зөвөр миний фэн учраас хайртай гэж ойлгоо штэ тий. Гэхдээ зарим хүмүүс бол ерөөсөө тэгж ойлгохгүй жинкнээсээ л надад хайртай гэж хэлж байгаа юм байна. Надад хайртай юм байна гингүүтээ шууд одоо тухайн хүнийг дагаж эхэлдэг ч юм уу бүр ингээд улаан ногоон фэн болдгийм байна. Яг үүний жишгээр Японд бол ийм олонний танил болж байгаа хүмүүс бол яг араас нь сток хийж байгаа хүнтэйгээ ч юм уу дагж байгаа ийм фэнүүдтэйгээ ийм суух тохиолдлууд байдсан байна. За тэгээд Kikihime-ийн хувьд бол ямар ч фэн уулзалтан дээр уг нь бол би чамд хайртай шүү, ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү гэж ерөөсөө тийм ийм дотн байдлыг илэрхийлдэггүй. Зүгээр одоо ирсэн баярлаа энэ төр гэл одоо нөгөө cosplay хувц муцыг өмсөл поз мо заахуулаад цуг зураг авахуулаад гарын үсэг мүсгээ ийм зурдаг
байсан байгаа байхгүй юу? За тийм болохоор уг нь бол сток хийх араас нь дагах тохиолдол уг нь бага баймаар. Ямар ч байсан ингээд явахаасаа өмнө хэд хэдэн удаа ингээд фэн уулзалтыг хийсэн. Тэгсэн чинь ингээд фэнүүдтэйгээ зураг хөргөө ахуулаад ингээд бүгдэнд нь ингээд баярлаа гэж хэлэл явж байгаа тийм. Яг фэн уулзалтын дараа нэг залуу бүр яг химэр рүү ингээд балаа юм шиг солиотой юм шиг ингээд байнга бүх сошиал хаяг руу чатчихэл би чамд өстой хайртай шүү. Чамайг ч гэсэн надад хайртайг мэднэ. Чамтай айл болох хурдан уулзмаар байна. Чамд хэлэх ийм чухал мэдээлэл байна гэд бүр ингээд бүх хаяг руу бичгээс гадна имэйл хаяг руу ингээд бүр зогсоо зайгүй имэйл явуулдаг байсан юм байна. Үнэхээр дарамттай ямар ч хүн баг энэ хүнийг солиотой байхаа гэж бодохоор тийм хандлагыг гаргадаг байсан байна. За энэ үедээ бол тэр чинь дөнгөж 18 настай. Тэгээд энэ араас нь сток хийгээд байгаа залуу нь болохоор 1986 оныхан байна. 9 насны зөрүүтэй гэсэн үг ээ. За тэгээ ямар ч хэлсэн визний хугацаа дуусаад бол хэд хэдэн фэн уулзалтын дараа Кикихими Австрали руугаа буцсан. Гэхдээ зүрх сэтгэл нь бол ингээд Японд үлдчихэд байгаа хгүй. Ялангуяа юм косплейн зах гэх юм уу нэг юм болдог хэсэг байгаад байгаа хгүй юу. Тэрийг нь болохоор Comiket Market гэдэг юм байна. Яг энэ маркет дээр болохоор ингээд маш олон косплей хийдэг хүмүүс ингээд очиж зураг хүргээ авахдаг. За тэнгууд энэ косплейн газар бол ингээд бүх хүмүүсийн цуглардаг газар байгаад байна шүү дээ. Австрид очсны дараа бол энэ Кикимигийн хувьд энэ газар бүр өдөр шөнийн мөрөөдөл болсон. Тэгээд ямар ч байсан ингээд визээ гүйцэлцээр байгаад Японыг дахин зорихоор болжээ. Тэгээд өөрийнхөө сошиал хаягууд дээр за манайхаа би ингээд Япон руу очих гэж шүү. Дахиад очихдоо таатай байх болно. Ингээд онгоцны буудлын дээр хэрвээ миний фэнүүд ирэх юм бол би үнэхээр баярлах болно ч гэдэг юм нэг ийм мэдээллийг сошиал хаягууд дээр оруулсан. За ингээд Японд 20 настайдаа дахиж ирлээ. Онгоцны буудлын дээр ийм 2 фэн нь ирсэн юм байна. Тэгээд тэр 2 фэнтэйгээ зураг авахуулаад гарын үсгээ зураад баярлаа гэсэн чинь цаашаа ингээ харсан чинь нэг бүр танил царай. Тэгээ юу вэ гэ харсан чи нөгөө нэг зогсоо зайгүй имэйл бичээд эдэг, чат бичээд эдэг тэр нөхөр зогсож байгаа байхгүй. Тэр бол царайг нь мэдчихэж байгаа байхгүй. Нөгөө өөрийнх нь хаяг сошиал хаяг дээр нь байдаг учраас тэгээд шууд нөгөө Кикихими чи шууд тэрийг харангуудаа гайхаад шууд зогсож байгаа газрынхаа эсрэг тийшээ уг нь хөдлөөд явсан юм байна. Тэнгүүтээ ингээд дээшээ доошоо гардаг бүх шат матаар ингээд сүлжиж мүлжээд явсан боловч стил нөгөө залуу чинь Кикихимиг дагсаар л байсан. Тэнгүүд бүр айсанда онгоцны буудлын дээр байдаг 2 цагдаа байхгүй. Тэр 2 цагдаа дээр очиод энэ хүн намайг дагаад байна гэд одоо гомдол гаргасан ашгүй нөгөө нэг яг Япон хэлээр ус цас шиг ярьдаг учраас ямар ч хүнд өөрөө ямар бэрхшээлтэй байгаагаа ингээд ойлгуулж чадаад исэн юм байна. Тэгээд цагдаа нар энэ хоёрыг авангуудаа тус тусдаа өрөөнд ороод ингээд байцаасан. Хэдийгээр ингээд нөхцөл байдлыг ойлгосон ч гэсэн цагдаа нар Кикихимид нэг зүйлийг зөвлөсөн. Одоо энэ залуу чамд ингээд боддоор тэг ямар нэг үйлдэл юусоо хийгээгүй, чамд ямар ч юм хохирол учруулаагүй бодит юм үйлдэл байхгүй байгаа учраас энэ хүнийг бид нэр яаж чадах вэ гэх нөх хуулиндаа бол тийм залтал юм шиг байлаа л дээ. Тэгээ ингээд юусоо юу ч хийгээгүй зүгээр намайг дагаад байна гэсэн үнслээр бид нар хин нэг ингэж баримжилж чадахгүй чи баг ингээд тэр коммуникейт руу ингээд бити яваа. Бараг ингээд гэрлүүгээ хайрсан дээр гэж зөвлөсөн гэсэн чинь тэгэхээр химэж юу гэж тэх юм бэ те хэдэн жил мөрөөдөж энэ коммуникейтэд оролцох гээд ирсэн шүү дээ. Тэгсэн чинь үгүй тийм юм байхгүй би ямар ч байсан оролцсон гингүүтээ цагдаа нарыг нөгөө залууг харж явах хооронд ямар ч байсан галт тэргэнд суугаад бол коммуникейт руу очсон байна. Тэгээ тэнд очоод ингээд хүмүүсийг харж байгаа шүү дээ. Хэдийгээр ингээд хувцас өмсөд ингээд зураг хүргээ ахуулж байгаа ч гэсэндээ хаанаас бас гараад ирэхгүй нөгөөдөг чинь хаана байгаа бол одоо дагж байгаа бол цагдаа нар юу болсон бол гэл ингээд хүнд бол сэтгэлд бол жоохон сэвтэй байна шүү дээ. Тэгээд байжсэн чинь ашгүй өөдөөс нэг 2 цагдаа хүрээд ирсэн. Тэгсэн чинь нөгөө нисэх буудлын нөгөө 2 цагдаа чинь энэ 2 цагдааг Кикихимиг зүгээр байна уугүй гэдгийг шалгуулахаар явсан юм байлээ. Тэгээд яг энэ цагдаагийн гаргасан үйлдэл нь Кикихимигийн хувьд ингээд айгүй нэг тийм сэтгэл түшигтэй үеиг одоо санагдаад тийм түшигтэй санагдаад гадаад иргэний хувьд оо ямар гоё халамж юм бэ те за ямар ч лсэн ингээд анхаарч байгаа юм би ингээд аюулгүй юм байна. Ямар ч лсэн одоо ингээд цагдаад өгсөн чинь нөгөө залуу чинь бараг ингээд айгаад над руу дахиж халдаж чадхааргүй болоод нэг л явчлаа шүү гэд сэтгэл нь амраад тайван одоо энэ коммуникейт дээр үзүүлбэрүүдийг нэ поз моза аваад ингээд хийдэг юмнуудаа хийгээд үргэлжлүүлсэн байна. За ер нь 2 жилийн туршид бол энэ Кикихимид тэр стокер нь бол ямар ч юм нөлөө энэ төр үзүүлээгүй. Тэгээд энэ үйл явдал болсноос 2 жилийн дараа Токиод косплейд оролцож исэн байна л да Кикихимид. Тэгсэн чинь ингээд айгүй олон хүмүүс зургийг нь аваад байгаа шүү дээ. Нөгөө хүн чинь поза аваад ингээд зогсож исэн чинь нэг зураг чинь ингээд бүр ингээд
айгүй удаан л зургийг аваад байгаа байхгүй. Тэгэл талаас нь аваад тэгсэн чинь харсан чинь нөгөө зурагтсан чинь ойртоод байгаа байхгүй. Тэгээ хараад хинбэ гэсэн чинь нөгөө нэг араас нь дагдаг залуу байвал яах вэ? Тэгээ тэр залуу чинь бүр ингээд ойрцоор байгаа. Тэгсэн чинь кими ингээд бүр ингээд гацсан гэж байгаа байхгүй. Угаас ингээд гинт ингээд дэрэгдэн гарч ирээ салж өгдгөө нөгөө хүн гарч ирээ ямар поз авахаа мэдгүй баг ингээд хар хүссэн цутгаал ингээд зогсож исэн чинь зурагч нь чи ойрцоор байгаад бүр үнсэх гэж оролцсон гинэ кими. Тэгсэн чинь нөгөө чинь шууд ингээд одоо юу яалаа? Үнсэх гэж оролдонгууд нь шууд ингээд түлхээд тэг өшөглөөд унгаацсан юм байна. Тэгсэн чинь энэ залуу бүр гайхсан, бүр чин сэтгэлээсээ гайхсан гэсэн зөө. Бараг ингээд бүр ингээд шоконд ороод яагаад намайг хөшгөлж үү? Энэ залуу бодохдоо бол тэгхим ингээд эргүүлээд үнсэн, өөрийг нь үнсэн гэж бодсон бодолтой юм байсан юм шиг байлээ гэж өөрөө ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ залуу ер нь энэ үйлдэлийг харахад жоо сэтгцтэй юмтай юм шиг байгаа юм заяа. Ямар ч лээс ингээд нэг юм өөрөд нь хайртай гэж бодоод хайртай хүнтэй очиж байгаа байдлаар ийм үйлдэлүүдийг гаргаад байгаа байхгүй. За тэгээд нөгөө залуу чинь шоконд ороод ингээд өөрийг нь үнсэн гэж бодсон чинь эсэргээрээ шууд жиж унгаан гут нь гайхаад шоконд ороод шууд хэнийг орхиод явчихгууд нөгөө гэх юм чи бас тайвширчиж байгаа байхгүй. Тэгээд дараа нь би ер нь ингээд айгүй олон косплейд оролцсон, маш олон ивентүүдэд оролцсон гэж бодоод төлөвлөөд байж исэн боловч яг нь 20 онд корона гарсан байна. Корона гарахаар чи юу хөл хориг тавигдаад ер нь ихэнх улсад хөл хориг тавигдаад тэгээд одоо Японд ч гэсэн хөл хориг тавигдаад ямар ч косплей ивент юм олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй гэсэн учраас одоо ингээд Кикими бол ямар ч аргагүй болчихж байгаа байхгүй зүгээр л Японд төгжигдэх болчиход байгаа. Тийм болохоор буцаад Австрали руугаа нүүсэн байна. Тэгээ хэсэг хугацаанд чимээгүй байж ягаад 2024 онд одоо хамгийн анхны одоо зуны Японд Comic-Con зуны ивент болно гэдгийг нь мэдэнгүүтээ өөрийнхөө бас сошиал хаягууд дээр ингээд за би ингээд энэ олон жилийн дараа дахиад Comic-Con дээр очиод ингээд косплей хийх гэж байгаадаа баяртай байна гэх иймэрхүү мэдээллүүдээ бол хуваалцчихсэн. Энэ үед чинь нөгөө залуу чинь бас байгаа даа шүү дээ тий. За гэхдээ энэ удаагийн косплей бол өмнөхүүдээс бол нэлээд одоо зохион байгуулалттай болсон. Одоо ингээд хүмүүсийг чөлөөтэй явах тэр замыг нь гаргаж өгөөд одоо энэ косплей хийж байгаа хүмүүс хаана ямар газар хідэн цагийн үед зураг авахуулах ёстой гэх мэтлээ бүх хүмүүсийг ингээд хуваарлаад өгсөн юм байна. Тийм учраас одоо энэ Кикими өөрийнхөө сошиал хаягуудаар за би яг тий одоо ингээд 2 цагийн турш зураг авахууллаа. 1 цаг амраад би энэ хэсэг дээр ингээд зураг авахуулнаа. Та нар ийж зураг аваарай гэдээ одоо нөгөө фэнүүдтэй хэлж байгаа байхгүй. Тийм болохоор одоо Кикимиг ер нь хаана зогсож байгаа, яаж байгаа, хийж байгааг нь бүх хүмүүс мэдэх боломжтой гэсэн үг ээ. За тэгээ яг өөрийнхөө хэсэг дээр зураг авахуулаад зогсож байгаа. Яг ингээд харах юм бол тэр косплей хийж байгаа хүмүүс чинь тустай ийм тойрог дотор байгаа байхгүй. Одоо тэр хүн чинь тэнцэнэл зогсож байгаа урдаас нь хүмүүс ингээд зургийг нь авч байгаа учраас хин нэг өөр гадны итгэд орохгүй байх ийм зураг байгаад байгаа. За одоо энэ зурган дээр гарч байгаачлан манай хүн поз авч ийн тийм үү тэгсэн чинь ард нь нэг хүний одоо хүн байгаад байгаас тэр хүн болохоор одоо нөгөө араас нь дагаад байгаа стокер байгаа хгүй баг одоо ингэ сүүлийн 10 жил энэ эмэгтэйг араас нь ингэж дагж байгаа айлган сүрдүүлж байгаа штеп юм чи нэг талаараа тийм үү ингээд байнгын сошиал хаяг руу юм бичин гэдэг чинь дарамт эцтэй сүрдүүлэлт эцтэй тий. За тэгээд энэ залуу тэгээд яг поз аваад зогсож ирсэн гівгинд Кикимигийн ард үсрээд гараад ирсэн. Тэнгүүдээ шууд тэрвэрж аваад ерөөсө тавьж явуулахгүй байсан. Яаж ч нөгөө амар өндөр том биетэй хэлэх үү Кикими бол юу ч хэлж чадаагүй. Тэгээд бүр ингээ гайхаа шоконд ороод хин юу болчихвоо гэж бодож байгаа нэг 10 орчим секундын дараагаар бүр ингээ маш чангаар орилсан юм байна. Тэгээд бараг 2 метрийн цаанаас ч энэ хүнийг орилж байгаа гэдгийг нь тод сонсохдоор тийм маш чангаар орилсан гэж байгаа байхгүй. Тэгээд уг нь ингээд нөгөө зураг авч байгаа хүмүүс нь бүртэл ингээ гайхсан гинэ. Чи одоо таньдаг хүн юм уу, найз залуу юм уу, хин юм болоо гэж бодол бүр гайхацсан гинт араас нь үсрээл тэрээд ангууд. Тэгээ гайхаад нөгөө хүн чи орилоод ангууд бүгд ухаан оронгуудаа нөгөө хоёрыг чинь бүр ингээ айгүй олон хүмүүс нийлж байгаа салгасан юм байлээ. Энэ залуу чинь бүр Кикимиг ерөөсөө тавьж явуулахгүй байгаа хгүй. Тэгээд Кикими чи бүр ингээ шоконд ороод бүх зүйлийг тайлбарлаад энэ хүн намайг дагдаг гэж хэлэнгүүд хүмүүс ойлгож гисэн. А нөгөө талдаа энэ залуус нөгөө японочууд насууж үгүй чи юу хийгээд байгаа юм бэ? Яагаад ингэж үгээд гисэн чинь нөгөө залуу чи Битээр би бинийгаа танд юм уу? Чи яагаад ингэж аашлаад байгаа юм бэ? Гэд ингээ баг ингээ тэгж аашилж яагаад ингээ гайхсан шинжтэй ухааны ааш гаргаад сахгүй. Тэгээ байдал бишсэн учраас энэ залуу ч гэсэн энэчнээс явсан. Үүний дараагаар Кикими ингээ өөрийнхөө сошиал хаяг дээр болсон бүх зүйлүүдийг ингээ битсэн. Хамгийн гол нь Twitter хаяг дээр ингээ 55 минутын турш энэ хүн яагаад өөрийг нь сток хийгээд байгаа гэд аагаас нь яа хүртэл бүх зүйл
зүйлүүдийг ингээд дистаратагаар ярьж сошиал хаяг дээр оруулсан юм байлээ. Тэгээ Японд бол энэ стокийг хин нэгэн араас нь дагаах те болов ингээд хэвийн үзэгдэл байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ дагж байгаа хүмүүс нь бас нэг юм нийгэмд тогтсон бичигдээгүй хууль дүрм журамтай байгаад байгаа ш тий. Ямар ч хэсэг сток хийж байгаа бол ингээд биднэг хүрхгүй ингэхгүй тэхгүй гэсэн юм ойлголтууд байгаа. Тэгээд энэ залуу болохоор хамгийн ер нь бол ингээд Японд үзэн ядагдсан стокер байгаа даахгүй хэдийгээр дагж байгаа ч гэсэндээ нөгөө хүндээ бүр ингээд айх хүртэл тийм сэдлийг төрүүлсэн ийм нөхөр байх нэ. Тэгээд хамгийн гайхалтай нь яг ингээд нөгөө сошиал хаяг дээр оруулсныхын дараа бол Япончууд энэ залуугийн бүх сошиал хаягуудыг нь олсон заяа. Бараг гээд байж болох бүх хаягуудыг нь орлоод яана энэ гэл ингээл репорт явуулангууд нөгөө залуу чинь шууд өөрийнхөө сошиал хаягийг солиод ингээд сошиалаас бүрэн алга болсон байх нэ. Тэгээ энэ залуу бол угаасаа юм нэг этгээд залуу байгаад байгаа байхгүй юу. Өмнө нь одоо ингээд Японд одоо ингээд лайв мьюзик энэ төр болно шүү дээ. Тэнгүүд яг тийм юм болж явахт ард нь сууж ягаад өнгөө хоол идэж ч юм уу цугтаад явдаг юм. Японд угаасаа нэг жоох юм алдартай ч юм уу юм сонин гар байсан юм бэлээ. Тэгээд энэ хүний талаар бол ингээд ямар ч байсан Япончууд нэлээд дургу байдаг. Яагаад вэ гэхээр Японд хайртай дуртай гэд ирж байгаа Японд бүр дурлж байгаа гадаадын хүмүүсийг сток хийхдээ ийм муухай бүдүүлэг байж болохгүй. Японыг буруугаар ойлгож болохгүй гэсэн юм дүрэн байх чинь энэ хүн чинь ерөөсөө тэр үйлдэлийг даахгүй ингээд тэгтээ жоохон сэтгцтэй юмтай байж магадгүй тий. Энэ үйлдэлүүдийг харахад. За тэгээд Кикихими яг энэ үйл явдлын дараа мэдээж цагдаа танд шүү дээ. За энэ ингээд 2 3 дахь энэ анхны үйлдэл биш. Энэ намайг нэлээ олоодаа ингэжсэн гэж байгаа боловч Японы цагдаагаас ямар ч арга хэмжээ аваагүй нэгт чи ингээ манай улсын иргэн биш байна. Тэгэд энэ болсон үйл явдлаа өөрийнхөө элчин сайдын яамд хандаа гэдгсэн. Тэгэд элчин сайдын яамд хандаад заяа. Тэр элчин сайдын яамд бүртгээд авчлаа шүү дээ. Тийм байна гэдэнгүүт дараа нь энэ залуу ямар нэг үйлдэл хийх юм бол Кикихими Японы цагдаад юм хандаж болох юм байна л та. Тэгээ Японы цагдаад хандангууд нөгөө элчин сайдын яамд тийм үнэн юм болж исэн гэж нотлно. Тэгээд энэ процессын одоо хуулийн дагуу авах арга хэмжээ явагдах юм байна л да. Тэрнээс нааш бол ийм өөр ямар нэгэн авах арга хэмжээ байдгүй юм байна. Тэгээд тухайн үедээ бол энэ Японы хууль тогтоомжийг нэлээд гайхаад өнгөрч исэн. Тэгээд одоо бол өөрийн гэсэн юм YouTube хаягтай. Гэхдээ анх 4 жилийн өмнө л идэвхтэй байсан болохоос биш одоо ингээд нэг YouTube дээр бичлэг энэ төр бол оруулдаг юм байлээ. За тэгээд нэг ийм ютуберийн талаар та нартай хүргэлээ. Мэдээж хэрэг та нар сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд хулаан энэ бичлэгээ дуустал нь үзсэн шүү гэд заавал лайка дарж баталгаажуулаарай. Тэгээд та нарт харин ямар санагдаж байгаа өөр ямар талын юм үзмээр байгаа талаараа сэтгэлээ заавал комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараачийн сони ачин болнараа уулзтлаа гэж ер нь дараачийн сони ачин бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly